Бон Жон найруулагчийн бүтээл Паразит ямар кино вэ? Өнгөн дээр хөгжилтэй бөгөөд ад явдлаар дүүрэн үйл явдал гардаг боловч хэрвээ та найруулагчийн хэлэх гэж буй санааг нь анзаарсан бол нийгмийн сөрөг талыг ихээр харуулсан гунигтай кино билээ. Найруулагч тэтгэр гунигтай санааг шууд бус аргаар өөрөөр хэлбэл метафор болгон сонирхолтойгоор үзүүлдэг. Энэ бичлэгээр кинонд ирэх зарим метафоруудын талаар хуваалцъя. Киноны хамгийн ихний үзэгдэлд гардаг оймс. Энэ оймс юуг илэрхийлдэг вэ? Кимийн гэрийн тааз газрын гадаргатай ойрхон бараг л ижил түвшинд байдаг. Цонхоор ажиллаа хийж байгаа хүмүүс харагдана. Тэд бол ажилчин ангийн төлөөлөл гэж хэлж болно. Харин Кимийн гэр бүл тэр ажилчин ангиас зүүгдэж амьдрдгийг ханаас өлгсөн оймсоор төлөөлүүлж харуулдаг. Оймсод удахгүй доош унах уу? Эсвэл тэр чигээрээ зүүгдэстэй өвлдөх үү гэдэг асуултын хариуг цаашдын үйл явдал харуулна. Байшин. Эдгээр гэр бүлийн талаар баггүй зүйл хэлж өгдөг. Паркинг гэр олон шаттай, хүн болгон өөрийн гэсэн өрөөтэй болохоор бие биенээсээ аслагдсан байдаг. Эхнэр нөхрөөсөө нулимсаа нуух гэж оролддог нь энэ тансаг байшиндаа төгс амьдралтай байх гэж хичээдгийн илрэл. Мөн паркинг гэр өндөрлөг газар байрладаг нь тэд бодит амьдралаас тасарсныг илтгэдэг. Энэ ч парк эзэгтийн үйлдэлээс харагддаг билээ. Харин Кимийн байшин эсрэгээр хагас газар доор байрлана. Гэртээ орохдоо шатаар уруудаж орно. Кимийн гэр давчиг болохоор тэд гэртээ байхдаа бөөнөр нэг өрөөнд байх нь цөөнгүй. Тийм болохоор паркинг гэр бүлтэй харьцуулахад илүү амьд харилцаатай. Мөн тэд цонхоор гадаа ажиллаа хийж байгаа хүмүүсийг ажиглаж байдаг нь паркинг гэр бүл шиг амьдралаас тасраагүй баталгаа. Кимийн гэрийн цонх нь төмөр тороор халахлагдсан байдаг. Үүний утга нь Кимийн гэр бүл ямар нэгэн байдлаар эрх чөлөөгөө хасуулсны шинж тэмдэг. Харин паркийн гадны ертөнцөөс тусгаарлагдсан байшин нь тэдний тансаг шорон гэж хэлж болохоор. Энэ хоёр гэр бүл баян ядуугийн ялгааг хэрхэн хардаг талаар дурдъя. Ким парк эзэнтний жолооч туслах боловч үе үед үнтэй болгоомжгүй харилцчихдаг. Кевин ирээдүйд паркийн охинтой албан ёсоор үерхэх санаатай байгаагаа хэлдэг. Үүнийг сонссон түүний ээж паркийн охиныг сайн охин шиг санагдсан гэдгээ Кевинд хэлдэг. Кимийн эхнэр Кимд үе үе муухай аш гаргах боловч хэрвээ баян байсан бол би сайхан зантай байх байсан юм гэдэг. Эндээс харуул Кимийн гэр бүл баячуудын талаар тэдэнд мөнгө, эрх мэдэл, албан тушаал байгаа болохоос бусдаар биднээс юугаарч ялгарахгүй гэж итгэдэг. Өөрөөр хэлбэл Ким парк хоёр гэр бүлийн ялгаа нь хэмжиж болохоор зүйл байдаг. Тиймээс ч Кевин шатаар өгсөж байгаад хизээ нэгэн цагт паркийн охинтой нийлнэ гэсэн мөрөөдөлд автсан. Харин паркийн үзэл бодол өөр. Паркийн хувьд Ким хичнээн хичээсэн ч өөртөө нийжил зиндаанд хүрэх боломжгүй. Түүний хувьд баян байна гэдэг нь зөвхөн эд хөрөнгөтэй байх бус цаанаасаа шийдэгдсэн зүйл гэдэгт итгэдэг. Парк ганц ингэж боддог нь биш. Кевингийн найз Минч мөн адил. Кевинг өөрөөс нь хизээж илүү гарах хүн биш гэдэгт итгэдэг. Тийм ч учраас түүнийг зорж ирэн ажлын санал тавьдаг билээ. Паркийн ил дээр тэдний хооронд хэтрэх боломжгүй нэг зураас байгаа юм. Үүнийг Кевин бороо дэшин шатаар уруудаж явахдаа олж хардаг. Парк ягаад зураас хэтэрсэн хүнд дургүй вэ? Учир нь ядуу хүмүүс зураас хэтрэх болгонд баячуудын эрх ашигт сөргөөр нөлөөлдөг. Үүний жишээ нь Кевин зураас хэтэрч паркийн охинтой дотносож эхэлснээр миний эрх ашигт сөргөөр нөлөөлдгөөс харж болно. Бороотой шөнө Кимийн гэр бүл паркинг гэрээс гарч гэрлүүгээ явдаг хэсэг. Паркинг гэрээс гарах үед борооны ус тийм ч их биш байдаг. Уруудад тусам үерийн усны хэмжээ нэмэгдэж гэртээ ирэх үед гэр нь аль хэдийн үерт автсан байдаг билээ. Ус бол гай зовлон илэрхийлж байгаа бэлэг тэмдэг. Паркинг гэрт борооны уснаас юу ч үлдээгүй байдаг нь аливаа гай зовлон тохиолдоход баячуудад тэр нь бараг нөлөөлдөггүй боловч ядуучуудын хувьд хамаг зүйлийг нь хамж орхидог гэдэг санааг агуулж байдаг. Чулуу сайн муу хоёр зүйлийн төлөөлөл болж байдаг. Үерт автсан гэртээ ирэхэд чулуу Кевиний өмнө хөвж байдаг. Энэ нь ядуу хүмүүст эд хөрөнгө гэж зүйл тогтдоггүй. Тэдэнтэй байгаа зүйл нь зөвхөн амьдрал сайжирна гэсэн итгэл гэдгийг илэрхийлж буй эерэг бэлэг тэмдэг. Чулуу Кевинд өөртөө итгэх итгэл зориг өгдөг боловч түүнээс бодит байдлыг харах чадварыг нь авчихсан байдаг билээ. Тийм ч учраас Кевин хий хоосон мөрөөдөлд автан
боломжгүй зүйлд санаархаж эхэлдэг. Ким ч мөн өмнө өөрийн гэсэн чулуутай байсан гэдгийг түүний ярианаас харж болно. Юу ч битгий төлөвл хизээж төлөвлөснөр чинь болохгүй гэдэг түүний философи нь Ким өмнөх амьдралдаа яг одоо Кевин алдах гэж байгаа шиг олон алдаа хийсний баталгаа. Харамсалтай нь Кевин үүнийг хожимдож ухаардаг билээ. Яагаад Джессика худгалуулдаг вэ? Джессика Кимийн гэр бүл дотроос хамгийн нууцлаг дүрнэ. Түүнээс бусд нь юунд итгэдгээ илэрхийлдэг бол Джессикагийн итгэл үнэмшлийн талаар гардаггүй. Гэхдээ тэр Кимийн гэр бүл дотроос хамгийн чадварлаг нь. Парк эзэгтэй болон түүний хүүг амархан аргандаа оруулсан байдаг нь үүний баталгаа. Джессика Гюнсэд худгалуулдаг нэг талаар ядуу давхаргын хоорондын өрсөлдөөнийг харуулдаг боловч нөгөө талаар хичнээн ур чадвартай байсан ч тэр чинь чамайг баян болохгүй гэдэг далд санааг агуулсан байдаг. Кино бүхэлдээ баян ядуугийн ялгааг дүрсэлдэг бол ганц зүйл дээр тэдний нийтлэг талыг үзүүлдэг. Тэр нь паркийн үхэл. Сайн харвал Джессика Парк хоёр цээжиндээ ижил газраа худгалуулдаг. Үгээрээ найруулагчийн хэлэх гэж уй санаа нь баянч ядууч үхэл биднийг ялгахгүй. Паразит гэж юу вэ? Кимийн гэр бүл үү? Эсвэл паркийн хонголж шингэсэн Гюнсэ юу? Эсвэл парк эзэнтэн өөрөө юу? Эсвэл хий хоосон итгэл дөрүүлдэг Кевингийн чулуу юу? Эсвэл энэ бүгд үү? Энэ үзэгч таны юу гэж харахаас л шалтгаална. Ханнаас өлгсөн амс киноны төгсгөл хүртэл өлгөөстэй хэвээр байдаг. Кимийн гэр бүл эцсийн эцэст хаашаач хөдөлж чадаагүй илрэл. Кевин өөрт нь хүн санагдаад байгаа чулуугаа хайсан ч бүр илүү том ачаа болоод авсан. Энэ нь түүний аавда зориулж бичсэн биелэшгүй мөрөөдлийн захиа. Гэхдээ энэ захиа байхгүй бол Кевин Гюнсэ шиг хонглор унч хаюултай тул захиагаа гартаа барьсаар кино төгсдөг.